Монгол улсад зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 95 жил Монгол цэргийн өдрийг Булган аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий бүхий л байгууллагууд оролцсон байна. Булган аймаг дахь цагдаагийн газар хариуцсан зэвсэг түвшний яруу алдарт 95 жилийн Монгол цэргийн өдрийг ухтан Булган аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан баярын арга хэмжээг батлагдсан хөтөлбөрийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цогт гун тайжийн талбайд баярын жагсаал, цогт гун тайжийн хөвшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, байгууллагуудын онцлогийг харуулсан үзүүлэх тоглолт урлагийн нэгдсэн концертыг арт иргэдэд толилууллаа. Цэцэг өргөх ёслолд Булган аймгийн удирдлагууд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албан хаагчид Ахмад офицер, Булган сумын удирдлагууд оролцсон юм. За ер нь Монгол орн өнөөдөр цэрэг, айрам, за цэрэг эх орны сэдвтэй арга хэмжээнүүдээр бол амьсгалж яана гэж хэлж болохоор байна. За бид Батлан хамгааллын сайдтай аймгийн засгийн байгуулсан гэрээний дагуу Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн хамтарч Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. За энэ үеэр бас Монгол улсад хурандаа цол бий улсын 80 жилийн ой тохиолсон. Энэ ойг тохиолдуулж бид Булган аймагт ажиллаж амьдарч байгаа хурандаа цолтнуудаа авч хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. За мөн Монгол улсын анхны хурандаа цол хүртсэн хүн нь бол Булган аймгийн Бүрэг хаанхын сумын харьяат Зундын Жандсан гэдэг хүн тодорсон. Тэгээд энэ хүнийг алдаршуулах, батламж, өргөмжлийг хардуулах ажлыг бас бид зохион байгуулж байна. Монгол цэргийн өдөр Монгол улсад үндэсний зэвсэгчийн үүсгэн байгуулагдсны түүхэд 95 жилийн он баярын мэндийг Булган аймагт ажиллаж амьдарч байгаа дайнд оролцсон Ахмад дайчид, мөрдөс нэг нөхөд, эрчүүдтэй хүргээд ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө та бүгд минь төр улс дан үнэлэгдэж төмөн олондон хөндлөгдөж яваарай. Сайхан баярлцгаагаарай гэсэн эрүүлгийг дэвшүүлье. За цэргийн байгууллагад ажиллаж байгаа мөр нөхдүүдтэй цэргийн тэтгэвд гасан бэлтгэлд байгаа ахмадуудаа бүгдэд нь эрүүл хийх хүсэн өрөө. За ажиллаж байгаа хүмүүстэй ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ Монгол цэргийн бэрээр бүгдөө сайхан байхыг мөн давхар өрөөё. За юм байна. Өнөөдөр Монгол улс зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсан 95 жилийн Монгол цэргийн баярын өдөр Булган аймгийн одоо тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд одоо жил болгон улам жил болгон марш тактикийн тэмцээн, үзүүлэх тоглолтууд, байгууллага өөрсдийн онцлогийг харуулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг онцлогтой. Тэгээ энэ жилийн одоо Монгол цэргийн баярыг угтаад манай аймаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдсэн концерт одоо тавьж ард түмэндээ одоо өөрсдийн албаны онцлогоо мөн одоо албан хаагчдын авьяас чадварыг хөгжүүлэх арга хэмжээг сурталчилж байгаагаар онцлогтой. Тэгээд энэ завшааныг бас ашиглаад Монгол улсын одоо нийт цэргийн албан хаагчид хэлчихдээ одоо Монгол цэргийн баярын өдрийн мэндийг хүргье. Бид одоо 2015 онд одоо манай анги Хилийн тэг 286 дугаар анги ажил үйлсээр бас Хилийн амлах байгууллагадаа нэлээдгүй амжилттай байсан. Энэ бүхэн бол одоо манай аймгийн одоо удирдлага, орон нутгийн иргэд одоо бидний аль бүл ажиллагааг дэмждэг одоо тусалдаг одоо хамгийн одоо ойр дотн нэгт одоо харилцаа ажилтгийн одоо бас үр дүн юм аа. Тэгээд мөн одоо аймгийнхаа ард иргэдтэй бүгдөөрэнд нь одоо Монгол цэргийн баярын мэндийг одоо нийт тишгийн хилчдийн одоо нэрийн өмнөөс хүргэж байна. Тэгээд эрүүлэн хаж чараа сайн сайхан бүхнийг хүсье. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 95 жилийн он баярыг тохиолдуулан тус салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж Булган аймгийн хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулж аваа албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Ойн арга хэмжээний хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд Булган аймагт ажиллаж амьдарч байгаа хурандаа нартаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд мөн 17-ны өдөр хүчний 3 төрөлтийн тэмцээн зохион байгуулна. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын байгууллага сурталчлах өдрийн хүрээнд албан хаагчдын хамтарсан урлагийн тоглолтыг Булган нутгийн зан олонд сонирхууллаа.
За зэвсэг түвшний 95 жил Монгол цэргийн баярын өдөр одоо аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсандаа баяртай байна. Миний хувьд бол энэ онцгой байдлын албанд одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд нийт онцгой байдлын газрынхаа нийт бие бүрэлдэхүүн тэдний гэр бүл үр хүүхдүүдэд одоо өөрийнхөө нэрийн өмнөөс Монгол цэргийн баярын өдрийн мэндчилгээг дэвшүүлж байна. За баярлалаа та бүхэндээ ч гэсэн Монголын нийт эрчүүдтэй зэвсэг түвшин байгуулагдсан 95 жилийн баярын мэндийг хүргээд энэ сайхан үйл явдлах 95 жилийнхаагаар Булган аймгийн улс тэргүүний ажилтан болсондоо маш их баяртай байна. Би Хэлийн цэргийн 286 дугаар ангид одоо номын санчаар ажилладаг. Анх 1988 онд Хэлийн цэрэгт иржсэн. Тэгээд энэ их ажил үйлсэн маань өнөөдөр ийм өндөр үнэлгээ авч байгаад их баяртай байна. Шүүхийн шийдвэр гүйцэх байгууллагад 10 жил ажиллаж байна. Булган аймагт томилогдож ирээд 6 сар болж байна. Ингээд баярынхаа өдрөөр Булган аймгийн засаг даргын баярын бичиг шагнуулсандаа баяртай байна. За нийт одоо Булган аймгийн цэргийн хүрээний алба хаагчдаа бүгдэнд нь зэвсэг түвшний 95 жилийн Монгол цэргийн өдрийн баярын халуун мэндийг зөвшөөрье.